сайдын тушаалаар томуу тус өвчний дархалт нэмэгдэж буйтай холбогдуулан нийслэлийн Баян зүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгонайрхан, Хан уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг тодорхой хугацаанд захин хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч 1-5 дугаар ангийн сурагчид өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 1-ээс 5-ны өдрийг дуустал захимаар хичээллэж буй. Харин 6-аас 9 дугаар ангийн сурагчдын хичээл 12 дугаар сарын 8-наас 12-ны дуустал захимаар явагдах юм а. Томуу тус өвчний дархалтаас сэргийлсэн төрийн энэ бодлогын ард хичнээн бага насны хүүхэд хаалттай хаалганы цан хархалзах хөнгөй үлдэж байгаа вэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны 9 сард гэхэд 1-5 дугаар анги буюу 6-аас 10 насны 388,043 хүүхэд байна гэж мэдээлжээ. Эцэг эх нь хамтаа ажиллаадаж амьдралын өртгөө дийлэхгүй байгаа энэ цаг үед ах эх чинь дүүгээ сургууль цэцэрлэгтэн зөөж эцэг эхийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Харин төрийн алдаатай бодлогоос болж ахлах дунд ангийн ах эгч нар нь сургуультай явсан хойгоор бага ангийн хүүхдүүд захимаар хичээллэхээр гэртээ харгалзах том хөнгөй үлдэж байна. Манай дүүбтэй бага анги болохоор карантинлаад захимаар халж байгаа. Манай эгч ах хоёр ганцхан хичээлд явж байгаа. Тэгээд манай ээжээс ажилдаа явж байгаа. Өдөртөө будаа идэж байгаа, будаа хашаагаад. Дүүтэйгээ байвал арай зүгээр дүүбтэй тоглолцтой. 5 дахь өдөр бол шинэ хичээл заасан. Тэгээд дараа хичээл орохоор дахиад нөхөд заана гэсэн. Би өглөө хичээлдээ ихчтэйгээ зүгтээ манай анаа намайг хүргээд өгчдөг. Тэгээ манай ээж өглөө зүг ажилдаа авчдаг. Тэгээ манай дүү ага хоёр өдөр зүгтээ авчдаг. Дунд анги ахлах сургууль ангид яг зэрэгөд захимаар оруулаарай. Тэр өгчдөөс хоёрод гоё зугаатай гоё тоглолцдог гоё. Хичээлдээ үүдхгүй өглөө эзэрээд гоёс. Бага анги хүүхдүүдийг ханаад төрөхгүйгээд захимаар хичээлсэн. Дүүбээр манай ханаад хүрсэн болохоор ханаадыг авцсан юм шиг. Тэр 10 настай эхээс дөрүүлээ. Ах эгч хоёр нь 12, 14 настай. Харамсалтай нь дээр мэдээлсэнчлэн аав ээж нь ажилдаа ах эгч нь хичээлдээ явж 10 настай бяцхан охин 8 настай дүүгийнхаа хамт гэртээ хоёулахнаа өнжиж буй. Төрийн бодлогоор бол бага ангийн хүүхдүүд захимаар хичээлснээр томуу тус өвчин тусахгүй гэж үзэж байгаач цэцэрлэгийн насны дүү ахлах дунд ангийн ах эгч нар ажил албандаа явж буй аав ээж нь ханаад өрөхгүй гэх баталгаа үгүй юм. Томуу тус өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээ болох нэг хэсгийг нь захимаар хичээллүүлж нөгөө хэсгийг нь сургууль цэцэрлэгт нь явуулах энэ бодлоготой иргэд санал нийлэхгүй байна.